Сайн байцгаана уу? Багшийн програм шинжилгээнтэй холбоотойгоор заавар видео хичээлийг хөрвүүлж байна. За ерөнхий цэснүүд болон модулууд маань бол яг ижилхэн байгаа. Үүн дээр нэмэлт хөгжүүлэлт хийгээд бага зэрэг загварын өөрчлөлтүүд орсон байгаа шүү. Эхлэл хэсэг дээр бол таны бүлгийн хүүхдүүдийн өнөөдрийн бүртгэгсэн эрс төлбөрийн мэдээлэл, за сүүлд хийсэн шилжилт хөдөлгөөн болон чөлөөний өсөлтүүд маань бол харагдаад явна. Хүүхдүүд цэсний маань жагсаалт хэсэг дээр бол хүүхдүүдийн маань жагсаалтууд нэрийг нь нууцлах боломжтойгоор ингээд харагдаж байгаа. Үүнээсээ та хөнгөлтгүй хүүхдүүдээ болон хөнгөлттэй хүүхдүүдээ ялгаад харчих боломжтой байгаа шүү. За QR код гэдэг хэсэг маань болохоор яг ижилхэн хэвлэх боломжтойгоор хүүхдүүдийн маань QR кодууд бол жагсаад гараад ирнэ. За энэ дээр болохоор шилжилт хөдөлгөөн гэдэг нэмэлтцээс нэмэгдсэн байгаа. Энэ нь яг гэхээр таны бүлэгт хийгдсэн тухайн сард хийгдсэн шилжилт хөдөлгөөнүүд бол хадгалагдаад харагдаад явна. Хүүхдүүд эсэс гэдэг маш чухал цэс нэмэгдсэн байгаа. За энэ маань болохоор яаж байгаа гэхээр нөгөө эрсээ бүртгэхэд бүлгийн суралцагч биш байна арга зүйчээсээ одоо шилжилт хөдөлгөөнөө хийлгэрэй гэдэг штэ. Тэгвэл шилжилт хөдөлгөөнийг тухайн бүлгийн багш өөрийнхөө бүлэг дээр хийх боломжтой болсон байгаа. Ингэхдээ бол SIS дээр бол арга зүйч маань тухайн шилжилт хөдөлгөөнийг бол хийцэн байх шаардлагатай. За тэгснээр та эндээс SIS-ээс татах гэж татсны дараа бол таны бүлгийн хүүхдийн доод тэнцээд та харьцаа дахиж бөглөөд илгээхэд бол алдаа гарахгүй болсон байгаа шүү. За мөн дээр нэмээд хөнгөлттэй хүүхдүүдийг татах гэдэг бат нэмэгдсэн байгаа. Энэ нь яг гэхээр танаа одоо иргэний бүртгэлгийн дугаар байхгүй, регистрийн дугаар байхгүй, хоолны хөнгөлөлт нь тодорхойгүй байгаа ийм хүүхдүүд байгаад ах юм бол тухайн бүлгийн багш өөрийнхөө бүлгийн хөнгөлттэй хүүхдүүдийг татгаар ороод хүүхдүүдийнхаа мэдээллийг бас татаад шинчилж их боломжтой болсон байгаа. За эрс бүртгэл дээр бас шинжилтүүд маань орсон байгаа. Энэ нь юу гэхээр эхнүүдэл системд та эрсээ бүртгэсэн бүртгээгүй мөн SIS руу илгээсэн илгээгээгүй төлбүүд нь бол харагддаг болсон байгаа. Ингэснээр бүгдээрээ арга зүйчээсээ заавал эрс маань илгээгдэж үү гэж хянах шаардлага болсон байгаа шүү. Мөн SIS яг хид гэсэн хүүхдийн тоогоор илгээгдсэн. SIS дээр мөн яг ямар хүүхэд нь ямар төлөвтэй эрсээ илгээсэн бэ гэдэг энэ мэдээллүүдийг харьцуулаад тулгаад харчих боломжтой болсон байгаа учраас SIS руу илгээсэн үгүүдээр бол асуудал гарах нь бага баха. За эрсийн нэгтгэл гэдэг хэсэг дээр маань бас бага зэргийн шинжилэлт орсон байгаа. Үүн дээр бол тухайн хүүхдийнхаа нэрэн дээр дарахад яг аль өдрөнд бүртгээгүй бүртгэсэн болохоо бол тухайн багш харах боломжтой болсон байгаа шүү. Эрс бүртгэл SIS гэдэг дээр болохоор өмнө нь одоо нөгөө бүртгэсэн эрсүүдээ яг SIS руу ямар хүүхдүүдийн төлөвүүд нь явсан бэ гэдгийг бас шалгах боломжтой. Өдрөөрөө шүүгээд харчих боломжтой болсон байгаа. За төлбөрийн мэдээлэл дээр маань бас бага зэргийн нэмэлт шинжилтүүд орсон байгаа. Энэ дээр бол яаж байгаа гэхээр таны хүүхдүүдийн төлбөрүүд дутуу төлөлтөнд тэг болсны тохиолдолд та SIS руу энэ маягт 2 гэдэг зүйлийг илгээх боломжтой болсон байгаа. Урд нь бол арга зүйч бол нягтлангаас илгээж болдог байсан. За тэгэх юм бол энэ дээр бүлгийн багш маань яг гэхээр бүх ангийнх нь хүүхдүүд нь бүрэн төлсний дараа араас нь одоо маягт 2-ыг дахиад SIS руу илгээх юм боломжтойгоор нэмэлт өөрчлөлтүүд орсон байгаа шүү. За нэмэлтээр бол хураамж, тохиргоо гэдэг энэ чагсаалт гэдэг цэс орж ирж байгаа. Энэ нь болохоор ангийн фондны мөнгө хураах ч юм уу те нэмэлт цэс байгаа учраас энийг бол түр ингээд үлдээлээ. Та бүхэн маань ойлгомжгүй зүйл гарах юм бол манай эхнүүдэл системийнхаа зөвлөхүүд рүүгээ холбогдоод асуугаарай.